Хоёр дахь асуулт нь үе тэнгийн дээрлэхэлд хязгаарс эргүү шинжтэй хэрэг болдог вэ? Энэ төрлийн хэрэг ямар хэлбэрээр өсөж байгаа, ямар анзаарах дохио өгч байгаа талаар та мэдээлэл өгнө үү? Прокурор байгууллагууд одоо гэмт хэрэг улмаас хохирсон одоо гэмт хэрэгт холбогдож байгаа хүүхдийн одоо нөхцөл байдлыг бас үнэлж судалгаа ямар нэгэн байдлаар нөлөөллийн арга хэмжээ энэ арга хэмжээг бол зохион байгуулалт явуулдаг. За энэ ч утгаараа бас манайх одоо 2024-25 оны байдлаар бол хүүхэд тохирсон холбогдсон хэргийн судалгааг бол гаргасан. За ингээд бол яг 11-аас 14 насны хүүхдийн хувьд бол 2024 оны байдлаар 83 хүүхэд бол гэмт хэрэгт өртөж хохирсон байдаг. За 2025 оны байдлаар 71 хүүхэд бол одоо гэмт хэрэгт өртөж хохирсон байна. За хэдийгээр одоо энэ тоо баримтаас үзэхэд бол багасж байгаа тийм ээ юу гэдгийг гэмт хэрэгт өртөж байгаа хохирж байгаа хүүхдийн тоо багас байгаа боловч энэ үзэгдэл маань өөрөө нийгэмд байсаар байна тийм ээ. Эндээс энэ тоо үзүүлэлтээс бол ингэж дүгнэх боломжтой байгаа. За тэгэхээр энэ төрлийн хүүхдүүд яг ямар гэмт хэрэгтээс одоо илүү одоо юу гэдгийг хохироод байгаа гэдгийг бас танилцуулах нь зөв байх гэж бодож байна. Тэгэхээр за хамгийн түрүүнд бол хулгайлах гэмт хэрэг байдаг. За дараагийнх нь дээрэмдэх. За мөн одоо хүний эрүүл мэндийн хадшгүй байдлын эсрэг гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүнд өдөр хохирол учруулж байгаа энэ тохиолдолд хүүхэд маш ихээр хохирдог. За мөн дараагийн хамгийн сүүлийн одоо бидний анхааруулжтай бас нэг одоо гэмт хэрэг бол хүчин дэх гэмт хэрэг, бэлгийн эрх чөлөөний хадшгүй байдлын эсрэг буюу хүчин дэх гэмт хэрэгт бол маш их хэрэг. Ялангуяа энэ 11-ээс 14 насны хүүхдүүд бол маш их хохирдог. Сайн сэтгэл зүйч эмчнэр ярьж байна тийм ээ. Энэ насны хүүхдүүдийн одоо бие физиологийн бойжилт явагддаг. За нөгөө альва юмд уруу татагдах, сонирхох энэ нөхцөл байдлаас шалтгаалаад маш их хохирогч болдог. За би энэ дээр нэг жишээ баримтаас ярил л да. Бас эцэгчүүд мэдээж байгаа юм чинь энэ дээр бас цаашдаа бид нараас анхаарах ёстой юм а гэдэг бас анхаарал хандуулаасаа гэж хүсэж байна. За жишээ 13 настай нэг охин байсан. За энэ 13 настай охин яасан гэхээр Facebook-ээр 18 настай залуутай танилцж байгаа юм. За ингээд танилцаад хэсэг хугацаанд энэ хоёр маань дотн харилцаа үүсгэж гэдэг юм уу те 2-3 удаа бэлгийн харьцаанд орсон байдаг. За тэр бэлгийн харьцаанд орохдоо хаана орсон бэ гэхээр хохирогч охины гэрт бэлгийн харьцаанд орсон. За яагаад тэр хохирогч охины гэрт бэлгийн харьцаанд ороод байна вэ гэхээр эцгийнх нь ажилдаа явсны хойгоор одоо нөгөө олдж байгаа залууга дуудаад гэртээ бэлгийн харьцаанд орсон. За хууль зүйн утгаар юу гэж 0-аас 14 насны үед бол бага насны хүүхэд гэж авч үздэг. 0-аас 14 насны хүүхдийг бага насны хүүхэд гэж авч үздэг. Тэгэхээр манай хохирогч охины үед бол 13 настай охин байж таарсан. За ингээд 13 настай хүүхдээ бэлгийн харьцаанд орсон. Хүчинд өөрөөр хэлбэл бага насны одоо хүүхдийн эсрэг хүчин дэх гэмт хэргийг үйлдсэн байна гэдэг ингээд ял харагдуулж байгаа юм. За эндээс юу харагдж байна вэ гэхээр 13 настай охин байна. Амьдралдаа хар толгой үлдэж байна тийм үү? За тэрнээс цаашлаад нөгөө сэтгэл зүйн хувьд өөрчлөлт орж ийн. Маш олон одоо сөрөг үр дагаврууд үүсдэг. За гэтэл нөгөө 18 настай залуу маань яасан бэ гэхээр энэ 12-ын эрүүгийн хуулийн тусгай ингээ 12 нэгдүгээр зүйлийн 4-р хэсэг заасан. Одоо нөгөө бага насны хүүхдтэй бэлгийн харьцаанд орж хүчин дэх гэмт хэрэг үйлдсэн. Энэ гэмт хэргийн ял шийтгэлийн хувьд 12-аас 25 жил эсвэл бүх насаар 20 хялтаа ийм одоо гэмт хэрэг байдаг л да. Тэгэхээр нөгөө 18 настай хүүхэд маань тэр хүүхэд дөнгөж одоо амьдрал дээр алхаж байгаа нөгөө амьдралын их гараад одоо гарч байгаа тийм ээ. Амьдралын их талаад орж байгаа энэ хүүхэд маань дор хаяж 12-аас 25 жилийн ял авах ийм хэмжээний асуудал үүсэж байгаа. Тэгэхээр энэ дээр юу харагдаж байна гэхээр эцэг эхчүүд бид нар хүүхдээ маш сайн анзаардаг, хамгаалдаг бай. Цааяас эмчээс хэлж байна. Ер нь бол зүгээрээ гэдэг асуултаар бид нар хаалт хийгээд байгаа юм болов уу гэж харагдаж байна. За тэгвэл бид тухайн хүүхдээ би бас одоо бидний өнөөдөр энд сууж байгаа хүмүүсийн яриад байгаа асуудал маань өөрөө ер нь бол ярилцал гэж байна. Тэгвэл яг юу ярилцах юм? Тийм ээ? Энийг маш сайн одоо манай энэ сэтгэл зүйчнээс тодорхой хэлж өгөөсэй гэж хүсэж байна. Бид нар чи зүгээрөө яаж хийж яах гэдээ асуухаар хүүхд зүгээрээ л гэж хариулж байна. Гэтэл үгүй тэгвэл өнөөдөр сургууль дээр чи яг юу болсон? Найз нөхдийн чи хүрээнд юу болсон? Ямар хүмүүстэй найзлж нөхөрлөд байгаа юм гэдгийг бид нар бас
ярилцаж тийм ээ ажиглаж анзаарч энэ урт хугацааны туршид маш сайн анхаарах ёстой юм байна гэдэг байдлаар эхний асуултанд хариулъя. За цаг манаас болоод тах шиг. За хоёр дахь асуултын хувьд бол дээрэмдэх гэмт хэрэг хизээ гэмт хэрэг болох вэ гэсэн нь тийм ээ. Үе тэнгийн дээрлэхэлт маань хизээ гэмт хэргийн шинжтэй хэрэг болдог вэ? За тэгэхээр үе тэнгийн дээрлэхэлт маань ер нь бол нөгөө хүүхдийн эрүүл мэндэд бие физиологт ямар нэгэн байдлаар халдснаар эхлээд гэмт хэрэг зөрчлийн одоо шинжийг бол агуулдаг л да. Дараагийнх нь бол дээрэмдэх гэмт хэрэг байдаг. За мэдээж одоо бүлгээрээ бөөнөрөө нийлж агаад нэг хүүхдийг буйлддаг, дээрлэхдэг. За энэ байдлаас үүсээд нөгөө дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж бас одоо бий болдог, бүрддэг тийм ээ. Ягаад тэгэхээр тухайн хүүхдийн зүйлийг одоо булаах, дээрэмдэх байдлаар ингэж дээрэмдэх гэмт хэргийн шинж бол илэрдэг. За дараагийн гэмт хэргийн хувьд бол занл хийх гэмт хэрэг бас гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал үүсдэг. Ягаад тэгэхээр одоо нөгөө цахим орчинд нэгнийхээ зургийг харилцаж агаад нэгнийхээ зургийг фэйсбүүкээр авчдаг ч гэдэг юм уу, одоо нөгөө хүний одоо хувийн нууцтай холбоотой гэдэг юм уу те би эрэгтэйхэн зургийг ч гэдэг юм уу авчаад буцаагаад занл хийлдэг, сүрдүүлдэг, дарамтлагдаг, аливаа тодорхой үйлдэл хийхийг одоо сүрдүүлдэг, дарамтлах ийм нөхцөл байдлуудаас үүсээд занл хийх гэмт хэргийн шинж бас бий болдгоо. За дараагийнх нь муу одоо нөгөө хүүхдэд чинь сэтгэл зүйн дарамт үүсгдэг. За сэтгэл зүйн дарамт үүсгэхээс болоод нөгөө хүүхд чинь амиа хорлох нөхцөл байдалд хүрдэг. Ингээд энэ нөөрөө эдгээр одоо энэ нөхцөл байдлууд нөөрөө гэмт хэргийн одоо шинж бүрдэх нөхцөл үүсдэг. Тэгэхээр энэ дээр бас анзаарах зүйл маань өөрөө сая бас хэлж гин ер нь бол энэ дээрлэхэлд өртөж байгаа хүүхдийг бид нар маш сайн ярилцах хэрэгтэй. За яг энэ дээр би бас нэг жишээ хэлчихье. Би сая өнгөрсөн онд яг энэ Баянгол дүүргийн одоо нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сургууль байдаг л да. За тухайн сургуулиудад бид нар бас тодорхой хэмжээний гэмт хэрэг зурсаас урьдчилан сэргийлэх ажил хийгээ явдаг. За тэгэхээр би нэг сургууль 5 дахь ангид очиж сургалт хийсэн. За сургалт хийхэд ямар нөхцөл байдал үүсэж байгаа нөхөр дээрлэхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хийж байгаа юм. За тухайн сургуульд би нэг 3 ангийн билүү 2 анги билүү ингээд нийтдээ нэг 60-70 хүүхэд суусан. Тэгээд анги-ангиар нь оруулж ирсэн дээр байх гэж бодоод анги-ангиар би сургалт хийсэн. За ингээд бол би нөө хүүхдүүдтэй ярилцаад сургалт хийж байгаа юм. За танай анги ер нь дээрлэхэлт байна уугүй юу тийм ээ? Ер нь дээрлэхэлтэд өртдөг хүүхэд байдаг уу? Танай ангийнх нэгээ шоолдог уу? Яаж ийж ингээд асууж байгаа юм. Тэгэхээр нэг хүүхэд бүр ингээд айгүй юм сэтгэл зүйн хувьд доош хараад ингээд ерөөсөө тэр үйл ажиллагаанд оролцохгүй байсан. Тэгэхээр би тэр хүүхдийг анзаараад тэр нөгөө анзаарах хэрэгтэй гэдэг чинь тэр л байлээ л дээ. Би өөрөө очиж нөгөө бас сургуульд очиж хичээл одоо юу гэдгийг сургуульд орж байхад нөгөө хүүхдийн байдалтай гадна төрөх одоо юу гэдгийг харагдах байдлаас нь шалтгаалаад тэр хүүхэд бас өөр байгаад байгаа байхгүй. Гэтэл би тэр хүүхдээс за миний хүү яасан миний хүү ер нь дээрлэхэлд өртдөггүй гэсэн чинь шууд ойлцсон. Ягаад тэгэхээр тэр хүүхэд дээрлэхэлтэд өртдөг хүүхэд байж таарсан. Тэгээд тэр хүүхдийг би тусад нь авч уулзаад яг би сэтгэл зүйч биш л дээ. Гэхдээ бас нэг тодорхой хэмжээний сургалт орсон юм чи энэний үр дүнгээ бас үзэх зорилгоор би тухайн хүүхдтэй уулзсан. Гэтэл тэр хүүхэд би ерөөсөө эцгийнх маань ярилцдаггүй. Огт ярилцдаггүй гэж байгаа байхгүй. Би асуусан танаа ээж чинь аав чинь чамтай ярилцдаггүй гэхээр ярилцдаггүй гэж ингээ ойлоод байгаа тэр хүүхэд. Тэгэхээр эндээс бид яг зарим эцэгчүүдийн хувьд бол ярилцдаг байх л да. Гэхдээ юуг ярих уу гэдгээ бас сайн тодорхой болгож ингэж нөгөө хүүхдийнхаа ямар нөхцөл байдал байгааг бас анзаарах зүйл байна гэж бол дүгнсэн байгаа. За баярлалаа.